Хоол эрүүл байлгаж чадна, өвчлүүлж бас чадна. Хэрхэн таны мэдлэг, сонголт, дадлын үр. Хүнсний ноог хадгалж хэрэглэнэ гэдэг нь өөрөө асуудалтай. Тэр тусмаа манай Монгол улсын хувьд одоо бид нар чинь жилийн дөрөв улиралтай. Манай ургацын жилөө зөвхөн 100-ны улирал. Тэгэхээр 10 сараас хойш бид нар шинэ ургацын ноогоо бараг байхгүй болно. Тэгээд хавар болтол бид нар ноогоо болчихж байгаа ш. Тэгэхээр зэрэг энэ одоо өвлийн энэ ногоо урагдгүй энэ цаг мөчтөө бид нар яаж одоо 100 тариалсан ногоогоо хадгалж хэрэглэх вэ гэдэг нь өөрөө их асуудал болчиход байгаамаа. За тэгэхээр бид нар нөгөө хадгалж хэрэглэх ёстой хүнснүүдээ угсаал бид нар маха хөлдөөж хадгалдаг, зойронд хадгалдаг, ногоогоо бас зойрлж хадгалдаг баа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр утгаараа одоо луум, байцаа, манжин одоо бүх төрлийн ногоонууд бол зойронд хадгалж л бид нэр одоо өвлийн туршид эцсээр аваад хавар нэг 5 сарын түрүүчээс эхлээд бид нар шинэ ургацын ногоотой бол залгах бол боломж байдаг. За дараагийн нэг зүйл нь бол өвлийн туршид одоо өвлийн хүлэмжнээс бид нар одоо өгөрцөө, помидор, одоо бусад нөгөө навчит ногоонууд те бууцаа, жуузаа, яаш тэднийг бол хэрэглэх боломж бол одоо бас жоохон ч гэсэн бас гарч ирээд байгаа. Тэгэхээр өвлийн туршид энэ одоо шинэ ногоо хэрэглэнэ гэдэг нь өөрөө их ач холбогдолтой зүйл болчиход байгаа. За тэгэхээр өвлийн хүлэмжинд хэрвээ ингэхгүй одоо бид нарт байхгүй за тэгээ үн өндөрсөн үед бол бид нар яг хөр одоо намар бид нар яг энэ хүнсний ногоог хямдхан байгаа энэ цаг үед бид нар нөөцлж авах нь өөрөө их чухал. Тэгэхээр мэдээч энийг нөгөө дарах одоо нөгөө консервлж дарах арга байж. Тэгэхээр энэ чинь бид нар өгөрцөө болон бүх төрлийн одоо өгөрцөө навчит ногоонуудыг бол бид нар бол дараад хэрэглэж болно. За дараагийн нэг хадгалах боломжтой нэг арга бол хөлдөөж хадгалах. Тэгэхээр ноогоо угааж сайхан цэвэрлсэний дараагаар янз бүрийн байдлаар бүхлээр нь ч юм уу хэрчээд за тэгээд хөлдөөгөөд хадгалах. Хөлдөөж хадгалахдаа нөгөө энэний өмнөх одоо лайвуудаар бид нэр та бүхэнд анхааруулж хэлээдсэн нэг зүйл нь юу гэхээр тэрийгэ одоо сайхан тэр угаад цэвэрлэх хэрцэн ноогоо битгий юунд авчиж хийчээрээ хогийн утанд битгий авчиж хийчээрээ гэдэг зүйл байгаа ш. Тэгэхээр яг нөгөө хүнсний зориулттай HDP юм уу PP тэмдэглэгээтэй тийм хүнсний зориултын гялгар уутанд хийгээд тэгээд хөргөчөндөө айлуулах одоо хөргөчнийхээ өндөр температур дээр тавиад одоо нөгөө хөргөчнүүд чинь тохируулахтай болсон байгаа ш. Тэгэхээр зэрэг одоо нөгөө супер хөргөх буюу одоо хасах 25 тэрнээс дээш температур дээр хөргөчөө авчиж тавиад ингээ хадгалж болно. За гэрээ нөхцөлд яг нэг сар юм уу нэг сар гарантаа хэрэглэх боломж нь юу вэ нөхөр одоо гэртээ авчираад мэдээж айл болгон зойр байхгүй чинь тэр нь юу гэхээр бүх төмс хүнсний одоо төмсөж одоо төмс хүнсний ногоо гэд хошоо нэрээрээ л яваад ш. Нэг чи яач газар ургаж байгаа ногоо шиг адилхан ургаж байгаа зүгээр шимтгийллийн үед бол бид нэг төмс бол хүнсний ногоо биш гэж бүсийн ногооны ангилалд бол ордоггүй маа гэж хэлсэн. Гэхдээ бид нэр төмсийг бас хадгалж яцх шаардлагатай байгаа. Тэгэхээр төмс ловон гэх энэ одоо үндэс үрт ногоонуудыг бид нэр яг үхээр зэрэг гэртээ авчирч надаараа маш сайхан угаагаад шороо болон гадны хажуудаас нь цэвэрлээд за тэгээд сайхан хүнсний зориултын уутанд хийгээд за хөргөчнийхээ доор ойролцоогоор хүнсний ногоо бол 5-аас доош градуст бол нэлээд олон бараг нэг сайн цэвэрлсэн гялгаруудын тэгээ битүүнжилсэн тэр ногоо бол сар хагас орчим хөргөчөнд бол маш одоо соёололт ургалтгүйгээр сайхан хадгалагдах бас боломжтой байдаг. Тэгэхээр одоо энэ сайхан одоо ногоо хямдарсан элбэг дэлбэг байгаа энэ үед бид нар ногоогоо тэгж хадгалаад одоо шинжил хүртэл ч юм уу сайхан гэртээ хадгалсан ногоонуудыг хэрэглэх бол бүрэн боломжтой.